Игэл нэслэлээс зочны цагт тавтам орол. За энэ удаагийн зочноор балгасын тал дах гол мод хоёрын хүннүгийн язгууртны буушны судалгаа номын зохиолч, Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч археологч профессор Эрдэнэбаатар өргөд оролцож байгаа юм а. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч сонсон өдөр мэнд байна. Тэгэхээр 2001 оноос хойш хийсэн судалгааны тойм ном учраас гол мод 2 гэж байгаа. Энэ гол мод 1 гэсэн зүйл бас байгаа ах гэж бодож байна. Энэ төслийн талаар эхлээд яриа. Манай Монгол орны нутаг дэвсгэрт гол мод нэртэй 3-4 газар байна. Тэрний энэ Аргангай аймгийн нутагт байгаа гол мод 1, 2 гэсэн энэ газарт бол эртний хүнүүгийн хаад язгууртны буул шүүхийн газар үүд юм. За энэ гол мод 1 нь бол Шинэ ухааны актемийн археологи уриалгын судалгааны бааз. За би энд бас 10 жилийн өмнө Монгол Францын судлаачтай хамтарч ажиллаж байсан. За түүнээс хойш энэ судалгаанаас хойш би Улаанбаатар их сургуульд ажиллаж явах хугацаанд энэ гол мод 2 гэж ижил нэртэй бас ижил хүнүүгийн хаад язгууртны бууштай газар 2001 онд илэрүүлсэн. Энд байгаа нийт 200 гаруй буушны 1-р буушийг бид нэг малтан шинжилсэн. За энэ 1-р бууш бол 30 дагуул бууштай. Хэмжээний хувьд уртааш 86, өргөөшөө 46 метрийн урттай энэ манай Монгол төдийгүй Евразийн бүшнөтт одоо хүнүүгийн хаад язгууртны хамгийн том хэмжээтэй буш. За энэ бүшний эхний одоо дагуул 30 буушийг би эхний 8 жилийн хугацаанд оюутан багш нарынхаа хамт малтан шинжил дууссан. За үлдсэн 2 жилд нь бол үндсэн 1-р буушныхаа малтлах судалгааг хийсэн. За энэ судалгааны ажилд манай Монгол Улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттуулга бидэнд 100% санхүүжилт өгч гүн тус зоржуулсан учраас энэ ажил амжилттай хэрэгжиж дууссан. Тэгэхээр энэ яагаад бид энийг одоо ийм хувийн хвшлийн санхүүжилттэй хийсэн бэ гэхээр ер нь бол археологийн судалгаа өөрөө маш их хөрөнгө зардаг. Тийм учраас улсын санхүүжилт авахд маш хэцүү байдаг. За энэ удаагийн энэ одоо санхүүжилтийг монголчууд түүхэнд анх удаа хүнүүгийн хаад язгууртны буушийг бие дааж тэгээд дээр нь цогцлог малтсан. Урд нь одоо Монгол нутагт малтан шинжилсэн хүнүүгийн хаад язгууртны буушин жишээл ноён уул одоо гол мод 1 одоо дүүрлэг нарс гэдэг Оросын холбооны улс Францын эрдэмтдтэй Америкийн судлаачдын санхүүгийн дэмжлэгтэй хийж байсан. Энэ удаа бол бид цэвэр үндэсний судлаач мэргэжилтнүүд бие дааж одоо хийсэн ийм судалгааны үрдэ. Гол мод 2-ын хүннүгийн язгууртны буушны судалгаа бол монголчууд дан ганц өөрсдөө бие дааж хийсэн. За ингээд бүр ингээд ном болоод гарчихсан анхны тохиолдол гэж ойлгож болж байна тийм ээ. Яг энэ номтой холбоотойгоор энд судлагдсан одоо гол судалгаануудын талаар яриул. Бидний одоо судалгааны урьдчилсан дүнгийг энэ буушны эзэн нь бол яахахгүй хаан язгууртай хүн гэдэг нь одоо эндээс гарсан эдэлгийн зүйлээр тодорхойлж байгаа. За лабораторийн судалгааг он цагийн судалгаа хийж үзэхэд манай эртний өмнөх 1-р зуун гэж гарсан. Тэгээ одоо бид цаашдаа судалгааг яаж өргөжүүлж яах гэхээр тэг манай эртний 1-р зууны үед амьдарч исэн аль хааных байх магадлалтай вэ гэдгийг одоо найруулж үзэж байгаа. Тэгэхээр энд булшинд нийтдээ 17 сүүгтэрийг зориудаг эвдэд дагалдуул тавьсан байна. Тэгээд энэ одоо таавхны үзэж байгаа энэ алт мөнгөн чимэглэлүүд бол тэг сүүгтэргний хөлөж исэн адууны одоо чимэглэлүүд. Тэгэхээр энд нэг зүйлийг онцолж хэлэх юу хүсэж байгааг бол хүнүүчүүдийг бол их бүдүүлэг, зэрлэг бүдүүлэг байсан мэтэй. Ер нь тэр ном зохиол, тэгээд уран зохиол болон за яг тэр нөгөө уран сайхны кино, хүүхэлдэйн кино тэрэн дээр дандаа тийм их гэтэл одоогийн энэ судалгааны үр дүнгээр бол хүнүү нэг асар их өргөн мэдлэгтэй. Дээг нь үйлдвэрлэлийн одоо онцгой өндөр төвшөнд хүрсэн ийм одоо ард түмэн байсан гэдэг маш олон баримтыг нотлох. Жишээлбэл бид нэг нано технологи гэж ярьдаг. Нано технологи гэдэг чинь юу гэсэн хэрэг хоёуг өөр төрлийн одоо металлыг нийлүүлж одоо юмыг нийлүүлж хийхэд нано технологи хийж байгаа шүү. Гэтэл энэ хүнүүнэрийн одоо булчнаас гарсан юм дээр хөрөл төмөр гэсэн хоёуг өөр төрлийн металлыг нийлүүлж гагнж тогоо сав хийсэн байна. Тэгээ энэ юу харуулж ийм гэхээр би бол залуудаа одоо гагнуурчин байсан учраас тэг хоёуг өөр төрлийн металлыг нийлүүлж гагндаг технологи одоо хүртэл байхгүй. Тэгэхээр бид
бидний өвдөөс 2200 жилийн өмнө энэ арга мэддэг байсан байна гэдэг нано технологи бол тухайн үед байж. Ер нь одоо аливаа юм мартагдсан юм бол шинэ юм болоод байгаа шүү. Тэгэхээр бидний өвдөөсийн хийжсэн агуу их бүтээлүүд бол өнөөдөр одоо бидний нүүдлийн соёл иргэншлийн одоо бахархал болж байгаа. Яг энэ олдруудыг ингээ харахаар их нарийн хийцтэй ийм гоо зүйн талаасаа харсан ч тэр тийм ээ талаас нь хийцтэй харсан ч тэр их нарийн хийцтэй бүтээлүүд харагдаад байна. Тухайн үед одоо тийм нарийн уран тархан хүмүүс бол мэдээж одоо энэ бол хүний өөрийн дархчуудын хийсэн гаднаас хаа нэгтгээс аваагүй. Ер нь бол хүнүүнэг бол өрн дорны олон улс орнуудтай бас улс төр эдийн засгийн харилцаатай байсны баталгаа болоод энд эртний Ромын шил аяг гарч. Тэгээ одоо хөх аяг бол энэ одоо Ромын эртний шил аяг бол Монгол нутаг санхуд олдож байгаа. За мөн хан улсын түүхийн соёлд холбоотой хаш тойл 23 сая метр хэмжээтэй. За энэ тойл бол бүтэн байна. Тэгэд энэ үнцэдтэй зүйлүүд бол Монгол нутагт худалдаа арилж байгааг ирсэн байх магадлалтай гэсэн би энэ саналыг бол 2 жилийн өмнөөс Германд болсон хурал санал дэвшүүлж ирсэн. Гэтэл тэр Германы энэ эртний Ромын шил аягийг судалсан судлаач бол энэ бол худалдаа арилж байгааг илбэг байгаа биш. Ромын цөөхөн тооны язгууртнуудын тансаг хэрэглээний зүйл юм аа гэж. Тэгэхээр хэвээ худалдаа арилж байгааг явдгүй нь үний юм бол Ромын одоо язгууртнууд одоо хүнүүгийн хаантай Монгол нутаг ч юм уу Ромын нутагт уулзаад бэлэг солилцоод тэр нь одоо манай энэ хүнүүгийн хааны буушинд үлдсэн байх юм магадлал. Тэгэхээр энэ бол өрн дахны, дорн дахны олон улсын харилцааны бас нэг томоохон бэлэг тэмдэг болж одоо харагдаж байна. Манай улсад хүнүүгийн булчнаас одоо гадны улс орнуудын үнэтэй цайтай одоо тийм сайхан зүйлүүд бас олдож байна шүү дээ. Тэгвэл манай хүннүүчүүдийн уралсан ийм бүтээлүүд гадны орнуудаар хэр олддог юм бол? Энэ Евразийн олон орнд одоо хүнүүгийн соёлын нөлөө маш их бий. Одоо миний тодорхой мэдж байгааг одоогийн Унгар, Урмын улсад бүх хүнүүгийн өөрсдөө хүнүүгийн удам гэж хэлдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд нар жишээлбэл төрийн зохион байгуулалт, орон нутгийн засгийн хуваарлт одоо зарим нэр томьёо нь бол одоо Монгол юу хүнүүн нэр байна. Жишээ нь хуралдаа гэдэг. Яг л одоо тэнд хуралдаа гэдэг байна. Мөн одоо өөрсдөө чанга гэж хэлдэг. Чанга гэдэг нь бол чанга нөгөө хатуу зөөлний чанга хэлдэг. За мөн бичиг үсэг нь байна. Одоо бидний хүнүү бичиг гэж хэлээд байгаа энэ бичиг үсэг тэднийг одоо хадгалж. Тэгэхээр ийм тийм маш олон одоо соёлын үг бол Евразийн олон улс орнуудад байдаг. Тэр ч байтугай одоо хүнүүгийн угсааны улсууд жил болгон одоо хүнүүгийн их хуралдаа гэдэг юм хийдэг. Одоо Унгар, Урмын улсуудад ээлж дараалал гэдэг. За энэ удаа би 2 ч удаагийн одоо энэ их хуралдаад урилга авсан бол харамсалтай надад зардал бүтээг учраас очиж чадаагүй. Ер нь бол энэ уламжил болж явдаг юм. Энэ бичиг үсэг бас их миний анхаарлыг татж байна. Яагаад гэхээр одоо тухайн үед бичиг үсэг соёл гэдэг зүйл бол төдийлөн сайн тархаагүй тийм үе байсан шүү дээ тий. Тэгэхэд хүннүү бичиг хүнүүнэг бичиг үсэгтэй байсныг эртний эдийн түүхэн сургуульд маш тодорхой тэмдэглэсэн. Нэг баримт нь бол манай эртний өмнөх 197 онд Хятадын хан улс хүнүүтэй гэрээ хийж урт хотоос хойш ном сум бүх юм иргэдэн шанигүй мэдэлд урт хотоос өмнөх шаваг байшинт байгаа иргэдэн хан улсын хааны мэдэлд байна гэдгийг цагаан цаасан дээр хар бүхээр бич тэмдэглэв. Гэрээ хийвэ гэдэг ингээд зүгш. Тэгээ урт хот гэж хэлж байгаа нь одоо бидний хэлээд байдаг цагаан хэрэмнийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгээр маш том байг. Нөгөө нэг байгт нь бол хүнүүгийн бичиг маш муухай, шууны мөр шиг гэж одоо муу хэлж бичсэн байгаа юм л да. Тэг хэдэн төгсдөө муу хэлж бичсэн. Ямар ч хэсэн бид одоо улс бичгтэй байсан гэдэг тодорхой. Өнөөдөр хүртэл хүнүүгийн булчнаас нийтдээ нэг 27-8 орчим бичиг үсгийн одоо тэмдэгтүүд илэрч олдсон. Харамсалтай яг бүтэн үйлбэр болж чадахгүй байгаа болохоос биш юм бичиг үсэг байгаа гэдгийг олж тогтоосон. За мөн 10 жилийн өмнө би Булган аймгийн Хотгон дөршин эгийн голын нутгаас хүнүүгийн бичээч хүний хэрэгжилж ирсэн тэг бихтэй одоо чулуун ямтаа гэдэг. Тэгэхээр энэ бол хүнүүний бичиг үсэгтэй байсан гэдэг маш тодорхой байгаад гэж ойлгож байна. Яг энэ номтой холбоотойгоос хамгийн гол гайхалтай олдрууд нь та юу гэж харж байна? Хамгийн чухал. Наад ном дотор ч бас орсон байгаа
эртний одоо тамгатай шагаа байна. Тамгатай шагаа. Тэг тамгатай шагаа бол маш сонирхолтой. Уг шагаанд яг наран тамга бий, дэгрээ тамга бий, сэрээ тамга бий. Тэг тамгнууд нь хожимын манай Монголын эзэнт улсын үеийн хаадын тамгнууд болж уламжилж ирсэн. Тэгээд дээр нь манай их Чингис хаан Чанчин бомбыг өөрөө өрсөн цахианд бичсэн байна. Манай Шаниугийн улсаас миний улсыг хүртэл ийм их улс бий болсонгүй гэдэг ингэж маш тодорхой хэлсэн. Тэгэхээр баримт нь бол над бидний энэ малцсан бошоос илэрч олсонд бол би маш их баярлж байна. Энэ бол бас бичиг үсэг соёлын бас томоохон баримт эхлэл гэж ойлгож байна. Шагааныхын зургийг би бас үзэгчдэд харуулах гээд энэ дээ тий. Наад чи одоо наад шагаан дээр ч байгаа энэ тамга бол манай Монголын их хаадын тухайн үед одоо цутган гаргаж исэн мөнгөн тэмдэгтүүдтэй тэмдэглэгдсэн байна. Жишээлбэл энэ наран тамга бол Чингис хааны тамга. Энэ сэрээ тамга бол Тулун угсааныхны тамга. Энэ дэгрээ тамга бол Өвөөдөн угсааныхны тамга. Гэх мэт. Тэгээ энэ бол зүгээр тохиолдол биш ингээд уламжил байсан байна гэдгийг л би одоо хэлэх. За энэ шагаанууд олон тооны шагаанууд байна. Наад шагаан бүгдээр тамгатай. Тийм байна тий. Тамгад үүстэй. Тийм учраас би энд одоо онцолж оруулсан. Шагаанаас гадна бас одоо хийцийн хувьд одоо бидний анхаарлыг татаж болох үү? Ер нь энэ гол мод хоёрын нэгдүгээр бүснээс гарсан бүхий л алт мөнгө хүрэл чимэглүүдийг байгаа амьтан болвол нэг ивэртэй амьтныг дүрссэн байна. Тэгэхээр тэр нэг ивэртэй амьтан гэдэг бол баг, гөрөөс, ирвэс одоо юм байна. Тэр нь үг бүсний эзэн бол тэнгэр газруудтай цорон ганцхан өнгөсөн нь бэлэгдэл болж байгаа. Тэгэхээр энэ одоо Евразид байдаг хосгүй одоо дурсгалын нэг л дээ. За мөн хэдийгээр энэ булш маш их тоногдсон боловч энэ булшны эзэн бол алтан үе одоо чимэгтэй төмөх үегтэй байсан, ялцсан үегтэй байсан. Тэгэхээр энэ аргагүй л одоо нүг хаанд язгууртан байсан гэдгийг л одоо жишээлбэл өмнө нь Монгол нутагт малцсан нүг хаанд язгууртны булшин дагалдуул тавьсан тэр гэхэд нэг л тэр байдаг байсан бол энэ удаагийн бидний малцсан булшаас 16-7 сүхтэй гарна гэдэг бол тэр хүний одоо хөрөнгө чинээ нэг алдарсан одоо ямар шүү байсан байдгийг л одоо илтгэж байгаа. Археологийн үнэт олдорууд бас тоногдсон байх байдал бас олон байдаг шүү дээ тийм ээ. Тоногдсон тохиолдол олон байдаг. Ер нь яг энэ дээр ярихад хэр их тоногдсон байсан бэ? Энэ булш бол үндсэндээ тэг хүний оршуулсан авсан бүрэн тоногдсон байсан. Тийм учраас эндээс тэг эзнийх нь одоо бүрэн яс болон эд зүйл нь одоо бүтэн гараагүй. Одоо бидний наад илрүүлээд энэ судалж байгаа энэ эд үлгийн зүйл бол авсны гадна талд дагалдуул тавьсан зүйлүүд л гэж ойлгож байна. Булш нь бүрэн яатсан учраас тоногдсон байсан учраас тийм ээ. За энэ бас 30 адуугаар одоо зүлдний тахилга хийсэн байна. Зүлдний тахилга гэдэг юм бол хүнүүг одоо бидний өв дээдсэн мөн гэдгийг бас баталж байгаа. Монголчууд өнөөдөр хүртэл зүлдний тахилга хийдэг. Зүлдний тахилга гэдэг нь юу гэхээр адууны толгой аман үзүү хатан үзүүтэйгээ дөрвөн туурай одоо арьстайгаа 5 цул ихтэйгээ байхыг хэлдэг. Тэгэхээр энэ зүлдний тахилга бол өнөөдрийн монголчуудын хүртэл одоо хийдэг зан үйл учраас бид одоо хүнүүгийн шууд удам гэдэг одоо давхар баталж яана л гэсэн үг. Ер нь өнөөдөр Монголд археологийн судалгаа бас төдийлөн сан хөгжихгүй байна гэдэг дээр яг мэрэгжлийн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс маш их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Ер нь бол түүгчид энэ археологийн судалгааг өргөн ашиглах ёстой. Бидний археологчдын гол зорилго юу гэхээр түүгчдэд түүх бичигдэх судалгааны их сурвалжийг бэлдэж өгдөг. Бид монголчууд хаанаас хүрсэлтэй хэн байсан бэ гэдгийг баримтыг одоо бэлдэж өгч яах гэж ойлгож байна. За энд бол гавлын ясны хэсэг харагдаж байна. Яг энэ тэр. За энэ бол тэр дагуул булшнуудаас гарсан эртний хүний яснууд. Жишээлбэл энэ дээр байгаа энэ хүний яс бол энд цавчилж одоо нүүрэндээ цавчуулж сорсон юм уу байна. Тэгэхээр яг энэ хагарсан. Тий одоо гавлын ясан дээр сэлэмний одоо гарсан. Тэгээ энэ гавлын ясн бас судлахын цаад бас шалбогдол бол ер нь хүмүүнчүүдийн ерөнхий нүүрний дөр төрхийг
монголчин хүн байсан юм уу, европч төвхтэй байсан юм уу гэдэг бас тодорхойлоход их чухал үг гүйцэтгэдэг. Тэгээ ер нь хүмүүжүүдийн тухай маргаан их байдаг л да. Их том бишээ Төр Оксаных, эсвэл Европед төрлийн хүмүүс байсан гэх мэт. Ер нь хүмүүнийг өөрсдөө Евразийг дамжсан маш том эзэнт гүрэн улс байсан учраас өрөнд орны олон хүмүүсийг одоо өөрийнхөө дотоод нэгтгэж байсан үнэн. Гэхдээ дийлэнх гол цөм нь бол бидний одоо монголчуудын үг дээц гэж одоо баттай хэлж байна. За энэ толгойн хэмжээг харахаар хэр том байсан бэ? Ер нь одоогийн хүмүүсийн дундаж одоо өндөр нам одоо нүүрний төр төх бол төстэй. Манай энэ булшиндээ хүний болон малын ясны судалгаа ясан залуу антропологч Мичдоржийн одоо хэлж байгаа бол энэ булшнаас болсон хүмүүсийн биед байсан өвчлөл, насжилт одоо биеийн галбир төрхийн талаар судалгаа хийх бүрэн одоо их сурвалж бий болсон гэж ойлгож байна. Тэгэхээр та бүхний ажил бол хамгийн чухал түүхчдэд одоо өөрсдийнх нь түүхийг нь бичигт нь гол нотолгоо бол их сурвалжийг нь бэлдэж өгдөг. Тэгвэл яг энэ худлаа бичээд байгаа зарим нэг түүхчд байдаг шүү дээ. Үндэслэлгүй бичдэг. Эсвэл зарим нэг нь одоо үндэслэлтэй бичдэг шиг юм ингээд худлаа үнэнгийн түүхчдийн бичиж байгаагаа яаж анзаарч харах вэ? Түүхийг нь санаанаас зохиож ямар ч боломж байхгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр тийм байсан, юм байсан гэж бичих хүмүүс байна л да. Тийм хүмүүс одоо энэ сурвалжийг үзээрэй. Энэ сурвалж бодиттой материалуудыг ашиглаарай л гэсэн үднээс бид энэ номыг гаргасан. Энэ номыг бас ард түмэн түгээн дэлгэрүүлэх тал дээр бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь бас өөрсдөө түүхээ мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Хэвлэх ажил бид нартай хамтарч ажилласан одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн засаг дарга Гамболд түүний тамгын газрын ажилтнуудад бас би баярлалаа гэж хэлэх ёстой. Ер нь түүх соёлыг олонд түгээх, дэлгэрүүлэх гэдэг бол бас тэр нэг бодлого байх шүү дээ. Тэгээд энэ хүмүүс бас надтай хамтарч ажиллаж энэ ном бүтээл гаргахад надад гүн тусцаа үзүүлсэн учраас би маш их баярлалаа гэж одоо хэлэхээс үг аргагүй. Яг энэ судалгааг хийхэд одоо оролцсон, гар бие оролцсон хичнээн хүмүүс байсан бэ? Ямар чиглэлийн одоо яг номын одоо эцсийн хуудсантай байгаа манай тэр судалгааны багийн одоо залуучуудын одоо зураг бий. За энэ бол манай Улаанбаатар их сургуулийн энэ залуучууд одоо надтай хамт ажилласан. Нийтдээ 2010-11 онд бол 300 гаруй хүн ажилласан. Оюутан, цэрэг. За би Монгол Ардын армийн Уранга аймаг гэдэг 225 дугаар ангийн одоо цэрэг офицер дөрвөс нарт бас баярлалаа гэж хэлэх ёстой. Тэднийг бол бид нарт 5 сар ажилласан. За манай Улаанбаатарын их сургуулийн түүх археологийн ангийн оюутнууд, за Монгол Улсын их сургуулийн бас археологийн ангийн зарим оюутнууд бас бидний судалгаанд орж ажилласан учраас бид энэ том нүсрэг ажлыг амжилттай дуусгасан. За гайхалтай. За яг дом дэлгэнгүүд хамгийн ихний хуудсан дээр одоо Монгол Улсын газрын зураг байгаа. За Монгол Улсын газрын зураг дээр улаанаар тэмдэглэгдсэн хэсэг бол за хүмүүний буушны тархацын талаарх мэдээллүүдийг харуулж байна. За язгууртны буушны тархац болон жирийн ирээний буушны тархацын талаар. Тэгэхээр зөвхөн Монгол оронд одоо ил болсон. За мөн Орос улбаны улсын урд хэсгээр бол ил одоо мэдэгдэж байгаа хэсгүүд гэж ойлгож байна. Үүнээс гадна дэлхийд тахтай тархсан. Өнөөгийн Монгол нутаг бол өнөөгийн гол цөм нутаг мөн. Гэхдээ Орос улбаны нутагт байгаа энэ бол тухайн үедээ өнөөгийн нутаг дэвсгэр байсан гэдгийг л одоо зааж илэрхийлж байгаа. За эндээс одоо ингээ харахаар хамгийн гол олдрууд гол зүйлүүд нь хаана байна гэж харахаар. Ер нь энэ нөгөө бидний гол мод 2 маань энэ. Энэ бол гол мод 1. За энэ нэг алдарт ноён бол энд байна тийм. Энэ дүүрлэг нарс. Оргуулга. За тэг нь одоо тахилтын хатгаар. Энэ тийм. Хамгийн гол. Гэхдээ энэ бол зөвхөн миний өөрөө очиж үтсэн газрууд. Жижиг. Бусад хоосон байгаа нь бол огт байхгүй гэсэн үг бас биш. Өөрөөр хэлбэл илрүүлээгүй, за мөн очоогүй, судалгаа хийгдээгүй газар. Өөрөө очиж үдсэн дээр харсан газруудаас тэмдэг шин. Гол мод 2 дээр одоо ингээд аваад үзэхээр за язгууртнуудын ахуй амьдралыг бас тэнцэнээс шууд тэр чигээр нь хааж болохоор ер нь Монгол төрийн одоо улам жил бий. Ихсийн газар гэж хэлдэг. Энэ гол мод 1 2 бол үнэгүй ихсийн газар. Бүхэлдэн хааны гэр бүлийг одоо нэг тусад нь бөөн оршуулдаг юм газар. Ойлгож байна. Номон дээр яагаад энэ заавал энэ хоёрыг
онцлсан бэ энэ хоёр олдурын зургийг? Энэ алтан чимгэл бол зүгээр нь гоёлын зүйл биш. Би бас нар сарны бэлэгдэл. Энэ бол нарны бэлэгдэл. За энэ ардлынхны энэ бол сарны бэлэгдэл. Нэг эртний төгс сурвалжид хүн нэг өдөр наранд мөрөгдөг, шөнө саранд мөрөгдөг гэж одоо бичсэн бай. Тэг нар сарны хөдөлгөөн нь бол хүмүүжүүдийн өөрсдийн ахуй амьдралд маш нөлөөтэй. Нэгээс маш тодорхой бичсэн байдаг. Жишээлбэл одоо сар тэргэл үе болох үед бол тулдаанд ордог, томох үйл явдал хийдэг, нарны тахилга хийдэг гэх мэт. Тэр хүмүүс зөвхөн нар сар гэдэг зүгээр нэг юм цулгаа юм гэж ойлгоогүй. Сэтгэлдээ нар сар бол иймэрхүү дүрстэй байх болов гэдгийг одоо олж харж хийсэн ийм бэлэгдлийн зүйл юм. Одоо энэ дээр нь харахаар нөгөө нэг ивэртэй гэдэг чинь нэг ивэртэй амьтад байгаа дээ шүү. Жишээлбэл энэ алтан чимэгдэл бол нэг ивэртэй эрмж толгойтой. Тэгээд далавчтай. Энэ мэдээж бодтой байхгүй ч гэсэн энэ одоо бидний монголчууд бэрс гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бэрсийн дүрс. Тэгээд бэрс гэдэг бол бодит амьтан биш зүгээр монголчуудын одоо оюун санаадаа төсөөлсөн тэг амьтны дүрсэлж байгаа. Ер нь энэ янгар гөргөшөнтэйг бол яг бодит байгальтай байдаг амьтан. Гэхдээ нэг ивэртэй онцгойлон дүрслэнэ гэдэг бол энэ одоо цоргын ганц. Энэ хаан бол цоргын ганц шүү гэсэн санааг л хэлж байгаа. Одоо ч гэсэн үлгэр туйлс дээр домог дээр харж байхад зөвхөн Монголын гэлтэхгүй тийм ээ. Монголын биш гадны улсуудад ч гэсэн нөгөө нэг ивэртэй амьтан болвол яг энэ үлгэр домгийн амьтан. Ер нь Евразид энэ нэг ивэртэй амьтан болвол яг энэ хүнүүчүүдээс уламжлаад жишээл бидний монголчууд бол тэнгэр газрын амьтан гэдэг ингээд дээдэлдэг байхад Европт бол нэг ивэртэй амьтнаас айдаг. Тэр дайн байлдан аюулын шинж тэмдэг гэж үз. Яг л тэр нэг Европт Атила очихдоо энэ бэлэгдлээ авч очсон учраас одоо Европынхан бол нэг ивэртэй амьтныг бол муу юмны бэлэгдэл гэж үздэг юм тал бас байна. Хүннүгийн буш олдроос гадна за яг эртний монголчуудын буш олдрууд ер нь манай Монгол улсад хэрэг тархацтай байдаг юм бол бүхэл үеийнх байна. Ер нь манай Монгол улсын нутаг дэвсгэртэй чулуун зэсгээс ахгуулаад Монголын эзэнт гүрний үеийн бүх одоо археологийн дурслууд уулмог одоо баттай байдаг. Энд ямар нэгэн маргаан байхгүй. Зүгээр манайхны зүгээр суур судалгааны ажил нь тэр тодорхой үеийг ингээд тасралтгүй судалж чадахгүй байгаа. Жишээлбэл хүнүүгээ дараах Сиамби Жужааны одоо дурслыг биднийг одоо хаа байгааг мэдэхгүй байна. За Монголоос одоо Монголын эзэнт гүрнээс хойш манжийн дарлын үед бас одоо хэрхэн яаж хувьсаж өөрчлөгдсөнийг сайн тодорхойлж чадахгүй. Гэх мэт одоо энэ нь бол биднээс хамаарч байгаа юм биш. Бас энэ судалгаа өөрөө санхүүгийн асар их хөрөнгө шаарддаг учраас хөрөнгө мөнгөд одоо байгагдаад бас ингэж өргөн судалгаа хийж чадахгүй байна л да. Тэгэхээр гадны экспертүүд буюу гадны судлаачид бас нэг зүйл дээр санал зөрчилдөг. Энэ маань хүннүү гүрэн гэдэг бол Монгол улсын Монголын эзэнт гүрний одоо Монголын одоо өвөг дэс биш гэдэг дээр ч юм уу тий. Энэ дээр бас их маргалддаг. Таны бодол? Ер нь бол гадны судлаачид манай Монголд археологи олон судалгаанд оролцож байгаа. Би ч бас хамтарч ажиллаж байсан юм туршлага. Миний туршлагаас харахад юу ажиглаж байгаа нөхөр бидний монголчуудын өвгдээдсийн одоо энэ суу алдар түүхийг алдаршуулыг гэхээсээ илүү бидний түүхийг судалсан судалгаан дээр өөрсдийг алдаршуулах гэдэг нэг юм гэмтэй. Тийм учраас би жишээлбэл Монгол Францын хамтарсан экспедицид ажиллаж байхдаа хамтарсан судалгааг тэднийг өөрсдөө зөвхөн Францын эрдэмтэд хийсэн мэтээг ингээ олон нийт дэлхийн нийтэд энэ үзүүлж харуулсан. Тэгэд энээс болоод би бол тэд нартай цааш хамтарч ажиллаа. Монголчууд бас энийг хийж чадна. Бидэнд юу дутагж байгаа нөгөө санхүүгийн дэмжлэг хөрөнгө мөнгө дутагж байгаа. Түүнээс бид бус гадаадын эрдэмтдээс дутгаагүй судалгаа хийж чадна гэдэг баталгаа. Яг тэр хамтарсан судалгааг хийсэн юм чинь бид нар бас тэр мэдээллийг түгээх дэлхийн дахин руу хандуулах тийм боломж хөрөнгө санхүүгийн асуудал. Нөгөө мэдээллийг одоо дамжуулна, одоо баримт киноны ном хэвлэнэ гэдэг чинь бас л мөнгө санхүү. Тэгэхээр одоо энэ гадны экспедицүүд бол мөнгөө өөрсдөө төлдөг учраас нөгөө мөнгө төлсөн хөгжим захиална гэдэг шиг мөнгө нь төлсөн өөрсдийнхөө их ашиг илүү давуу гаргаад байдаг нэг юм одоо ноцтой юм би нэг. Тэгэхээр ноён уулын талаар бас хоёлаас ярианда хит хит дурдаад өнгөрлөө. Малтахгүй, олдор байхгүй гэсэн маргаанууд яваад байгаа. Энэ дээр
Би яг одоо энэ Монгол төрийн түвшээд их ухаалаг шийдвэр гаргаж тэр ноён уулыг зогсоосон гэж энэ телевизээр өгдөг мэдээлэл авсан. Энэ бол байгаар нотлогдож байгаа. Байгааг нь мэдээд хүндэтгээд энэ ажлыг зогсоосон байхаа би. Ер нь бол ноён уул бол яг одоо энэтэй адилхан бас л хүнүүгийн хааны гэр бүлийн одоо оршуулгын газар мөн ирсний газар нэг мөн тэрнийг Монгол улсын хууль номонд нь тааруулаад тэг авраа хамгаалах судалгааг нь бол зайлшгүй хийх хэрэгтэй. Би зүгээр алтын авч болохгүй гээгүү. Авч болно. Гэхдээ хуулийнхаа дагуу эхлээд авраа хамгаалах судалгааг нь хийж хийсэн. Ийм адилхан байгаа шүү дээ. Бидний далдыг хардаг далаалан биш газрын дор юу байгааг бид одоо хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид монголчууд өөрсдөө судалгаагаа хийж чадна. Ганцаар өөрсдөө бас судалгааныхаа тайланг бол ингээд гайхалтайгаар ном болгоо гаргачихлаа тийм ээ. Тэгэхээр номын хувьд хизээ нээлттэй хийх үү, хаана хийх үү, хаагур яаж зарагдах уу? За энэ ном маань нөгөө хөрөнгө мөнгөний санхүүгээс бол нийлээ 11 онд дууссан судалгаа шүү дээ. Тэгээд одоо 15 онд гарч байгаа. Одоо ихэнх манай мэргэжлийн одоо түүх археологчд маань одоо хөдөө хайгуул судалгаад явж байгаа. Би зөвхөн намар тэднийгээ цуглахаар одоо 9 сард номынхаа нээлтийг хий гэсэн энэ төлөвөтэй байна. Номынхаа нээлтийг хийгээд номын дэлгүүрүүдээр худлаа. Тийм, ер нь бол номын дэлгүүрүүдэд бол чилээдээ зарж борлуулж байгаа л да. За бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд бас гайхалтай олдор хийж гайхалтай бүтээлүүдийг гаргаж. Би номыг бас танаа телевиз номын сан байгааг л найдаж байна. Тэгээд танаа телевиз номын санд дурсгал болгож үлдээ. За номын цагаан буян дэлгэр болтугай баярлалаа. Та өөртөө авч байна. За баярлалаа танд. Ингээд үзэгчтэй зочны цагийн түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор за Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч археологч профессор Эрдэнэбаатар оролцсон юм а. Хамт байсан танд баярлалаа. За баярлалаа.